Сонсогчдоо Cocktail and Crime podcast-ында эргэн тавтаа морилно уу. За бит хоёр подкастаа эхлэхээс өмнө хэлдэг юмнуудаа хэлчихье. Манай подкаст амьдрал дээр болж исэн бодит гэмт хэрэгүүдийн тухай ер нь нэлээд детальчилж ярьдаг учраас насанд хүрсэн хүмүүс л сонсхийг зөвлөе. Насанд хүрээгүй хүүхдүүд сонсч байвал одоо ер нь ултраасан дээр шүү. Бас жирэмсэн бага насны хүүхдтэй ч юм уу эмзэг хүмүүс сонсч байвал ер нь сонсоод хэрэггүй дээ. Тэгээ сонсон ч гэсэн тэгээд өөрөө өөртөө эрсдлээ дагаарай гэж бид хоёр тандаа хэлдэг. За өнөөдөр юу лээ? Хоёулынгийнх нь 6 дахь дугаар тий. Цацагдахад бэлэн болоод байна. Манай Дулмаагийн ээлж байгаа. Дулмаа миний би өнөөдөр та бүхэндээ коктейл хийн. Бас нөгөө л ярддаг алуурчингаа ярих гэж. За тэгээ өнөөдөр миний сонгосон коктейл болохоор би өөр нэг жоохон өөрөө зохиогоод нэг юм хийцээ. Нэгэн бүтээцээ. Тэгсэн чинь би орс дэлгүүрт явж байгаад анс олоод анс хүн тийм анс олоод тэгээд харчаар өнөөдөр ансны сироп гэртээ хийгээд жимсээрээ байсан шүү дээ. Бүр жимсээрээ байхаар нь ансыг аваад ансны өөрөө гэртээ нөгөө коктейлд хэрэглэе гэж одоо сироп хийгээд за тэр сиропороо одоо өөрийн зохиосон ансны Cosmo гэдэг коктейл өнөөдөр хийлээ. Тий. Анстай Cosmopolitan. Тий, Cosmopolitan. Ер нь бол ингээд юу яадаг vodka буюу арих тэгээд жоохон юуны нимбэгний жуустай хойлоод тэгээд цангис жимсний жуустай хольж хийдэг байгаа. Гэхдээ би өнөөдөр өөрөө зохиогоод цангис жимснийхээ оронд ансны сироп гаргаад тэгээд лимоныхоо оронд ногоон лимон юм уу да? Лайм тий. Лайм холиод тэгээд ер нь жоохон нөгөө юу лээ? Бүх тэр хоёр жимснийх нь амар хүчтэй юмнуудаар хийсэн юм шүү. Cranberry jam, Thanks James бас ансны бас нэг тийм төстэй гэхдээ арай жоохон тийм юу биш гашуун биш тийм амттай жоохон чихэрлэгдэн амттай жимс байдیں۔ За тэгээд тэрний жорыг харахыг мэдхийг хүсэх юм бол манай Instagram болон Facebook пэйжийг дагаад жорыг нь харцгаагаарэ. За коктейлний хувьд тийм байна. Тэгээд миний ярих гэж байгаа өнөөдөр алуурчин болохоор би дөкөч гэсэн хэлээгүй байгаа. Харин ерөөсөө нуугаад хэлэхгүй одоо сонсъё. Юу ярих гэж байгаа хий ингэдсэн. Тэгээд би бодож байгаа нэг гарчиг оллоо тэр ярих гэж байгаа хүнийхээ юун дээр хамбургер үү хүн бүргэр үү? Яна эв. Би тэгээд амар юм ярих гэж инээгээд байдаг гинэ. Наа чи тэгтээ баг ойлгомжтой болчихлээ. Заорсын. Тэгтээ ингээд юу яагаадсэн чинь уншаадсэн чинь сонирхолтой юм байлээ. Тэгээ миний өгсөн гарчиг нэг юм байна. За тэгээд Hannibal юм. Тий, Hannibal хүний мах иддэг хүний тухай ярих юм чинь. За. Гэтэ би бас энэ хүнийг ингээд хальт зургийг харж исэн ч гэсэндээ өөрөө ерөөсөө харж ингээд ухаж түнхэж үдчихэж байгаагүй ингээд хэрэг мэргийг нь бас сайн мэддгүү байсан. Тэгээд за энэ хүний нэр нь болохоор эцэг эхээс өгсөн нэр нь болохоор Joseph Roy Metheny буюу Joy Metheny гэдэг нэртэй хүн байгаа. Тэр нь болохоор цовруул алуурчин, хар тамхичин, хүч ихийлэгч гэсэн тийм ер нь бол нэртэй явдаг одоо тийм цуутай. Тэгээд болохоор нийтдээ 13 хүн алсан гэж өөрөө ярьдаг. Би 13 хүн алсан гэж ярьдаг мөртлөө нотлох баримттай нь болохоор зөвхөн 4 хүнтэй юу байсан холбосон тэр хүнийг. За тэгээд жоохон нөгөө нэг юу яах багнаас амьдрал аж ахуйд нь жоохон бэкграунд өгөхөд болохоор 1955 оны 3 сарын 2-нд Maryland мужийн Baltimore хотод төрж өссөн байгаа. Baltimore ч нь болохоор нөгөө нэг юу эдэн штэ Washington DC-гийн хажууд эдэн штэ. Тэгэхээр тэнцээ бол зөндөө бас монголчууд амьдардаг баг. Тийм штэ. Тийм Washington DC тэгээд Arlington мужаар ч нөгөө нэг юу яадаг оюутнууд амир их өдөн штэ Монгол оюутнууд. Тэгээ би бодвол бас Baltimore ч барыг цаг 2 цаг илүү зайтай идэм билээ. Тэрүүгээр зөндөө монголчууд байдаг байж магадгүй. За тэр яах вэ? Тэгээд
юу яадаг Marilyn Monroe-с гаралтай хүн байна. Загсны ордны хүн бэлээ. За Би одоо нэг юм signature юмтай болох гэдэг шиг хүн болгоныхоо ордыг нь хэлж өгдөг. Тэгээд ер нь жоохон ингээд дүрслийг нь өгөхөд болвол ер нь хараас зүгээр нэг engage гэмүү тийм Америк. Гэхдээ метр 85-ын өндөртэй, амар өндөр. Тэгээд 183 кг жинтэй. 405 паунд тийм ер нь жоохон авраг биетэй хүн байсан. Тэгээд нэлгээ илүүдэлж интэй. Тэгээд тэр хүний хочиг нь болохоор юу яадаг? Бяцхан гэдэг хочтой, tiny гэдэг хочтой. Нөгөө том болохоор нь хүмүүс тэгээд хочилцсан. За тэгээ эцэг ихээс зургуулаа эцэг нь 6 настай ахт нь автомашинаа ослоор нас орсон гэж хэлжсэн. Тэгээд ээж нь 6 хүүхдээ ганцаараа өсгсөн. Тэгээл ингээл үе яадаг үйлчлэг хийдэг жижиг сажиг юм цагийн ажил хийж юу байсан. 6 хүүхдээ өсгсөн. Тэг өөрөө ярахтаа болохоор би ингээ бага ахтай амар их юу яадаг байсан. Амар хэцүү хүүхд нас минь амар хэцүү байсан. Амар тий зовлонтой бид нар амар ядуу байдаг байсан гэж ярьсан боловч ээж нь бол эсэргээр нь хэлдэм билээ. Бид нар ядуу байсан. Гэхдээ хизээж гэр бүлийн асуудал гарч байгаагүй. Joseph одоо Joe Metheny гэж дууддаг юм байлээ. Metheny болохоор ингээд амар тийм юу хичээлдээ сайн, ухаантай, амар тийм соёлтой хүнтэй боловсон хайрцдаг. Хүний үдээс том ингээд 9 жил дуурдаг. Ер нь бол хүмүүжил сайтай хүүхэд байсан гэдэг ч байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө болохоор амьдрал хэцүү байсан гэж ярьдаг хэрнээ ээж нь болохоор үгүй. Би бол ядуу ч гэсэндээ хүүхдүүдтэй сайхан амьдралыг өгсөн. Тэгээ одоо энэ өөрийнхөө хийсэн муу мухай зүйлийг ингээд миний өсгсөн буруу болгож ярих гэдэг. Энэ хүний бүх буруу юм өөрөө өөр дээрээ л басан гэж ээж нь хэлдэм байлээ. За нэг тийм байна. За тэгээд мань хүн тийм амьдралтай өсөж жогоод 1973 онд 18 настай байхдаа юу яасан? Армид орсон. Одоо Америкийн цэрэгт нэгдсэн байгаа. Тэгээд цэрэгт орохдоо Германд байрлаж байсан гэж ээж нь хэлсэн мөртлөө өөрөө болохоор Вьетнамын дайманд явсан гэж ярьдаг. Тэгээ Вьетнамын дайм болохоор бас 75 онд дууссан баха. Нилээн том бас түүхэн бичигдсэн дайн шүү дээ тий. Тэгсэн мөртлөө ингээд өөрийн тийм Вьетнамын дайманд очиж исэн гэсэн ямар ч тийм бичиг баримт юуж байхгүй. Тэгээд ер нь жоохон тэрэн дээр нэг 100% нөгөө нэг чухал юм биш болохоор хамааралгүй л тийм баримт олдоогүй. Тэгээ Германч байсан юм уу, Вьетнамч байсан ямар ч байсан цэрэгт явсан. Тэгээд яагаад тэрийг дурж байгаа юм бэ гэхээр цэрэгт явахдаа харт амхинд донтож эхэлсэн гэж өөрөө хэлсэн. Одоо хүнд харт амхи бүр амар хэцүү нөгөө нэг салж чаддгүй харт амхи үүдэн шүү дээ. Тийм юм донтож эхэлсэн гэж. Тэгээд цэргээс халагдсан эрэхтэй ер нь бол гэр бүлээсээ холбоогоо тасалсан. Ээж автагаа аав нас орсон ээжтэйгээ ярихаа болсон. Гэр бүлийнхээ ах дүү нартай ярихаа байсан. Ер нь бол өөрөө амар тусгаарлаад ингээд жоохон зайгаа барьсан. Тэгээ яагаад энэ бол харт амхинаас болж тэгсэн гэж үздэм байлээ. Тэрэндээ өөрөө амар ороод. Тэгээд Marilyn Monroe Baltimore хотын South Side буюу урд хэсгээр байдаг ер нь жоохон тийм юу яадаг гэр оронгүй хүмүүс те гудамжны хүмүүс амар их цуглардаг газар ер нь тэр хаваар эргэлдэж хүн амьтантай харт амхи юу яаж хамт одоо мөнгө нийлүүлж авч юмш тэгэж амьдэрдэг байсан гэдэг ч байгаа байхгүй. Тэгэж явж агаад их нартайгаа танилцаад бас адилхан бас нэг харт амхинд орсон. Тийм хүүхэнтэй танилцаад хүүтэй болсон гэдэг ч байгаа. Тэгээ ихнэр хүүхдтээр нь болохоор юу би бодсон одоо witness protection орсон юм уу хайш ерөөсөө мэдээлэл байдгүй юм билэ. Би бүр нэрийг ингээ гуглдээд хаагаад хинт хизээ гэрэлсэн хин гэдэг хүнтэй гэрэлсэн гэдгсэн ч ерөөс нэр нь ерөөсө гарч ирэхгүй. Тэгээ бодохоор нь би цаашаа нөгөө нэг гэрчийг хамгаалдаг тийм програмд ороод явсан болов гэж би ойлгосон. Гэтэ өнөө удааг би бас сайн мэдэхгүй байна. За тэгээд яагаад ер нь энэ хүн аллах хийх болвоо? Яагаад ингээ алаад эхэлвэ гэдгсэн чинь их нэртэй амар холбоотой. 1994 оны 7 сараас эхэлсэн байгаа байхгүй юу маань хүн. Яаж эхэлсэн гэсэн чинь тэр ингээ нөгөө өргөгч машины жолооч хийдэг байсан, тийм ажил хийдэг байсан. Нөгөө нэг warehouse-нд склад гэдэг үлээ тэр их чинь. Тийм тэр склад нь ингээд юу хийдэг байсан, жолооч хийдэг байсан. Тэгээ нэг орой илүү цагаар ажиллаад хэдэн цаас хийх гээд нөгөө харт амхаа нэмж авах гээд илүү ахиухан авъя гэж бодоод илүү цаг хийсэн гэдэг гэж байгаа байхгүй юу.
Тэгээ илүү цаг хийчээд гэртээ ирсэн гэж ажлаа тараад ирсэн чинь яасан байх нь вэ? Эхнэр хамаг юмыг нь аваад бүх юмаа аваад хүүхдээ аваад яваад өгсөн. Тэр үед нь тэ бүр амар уурна хүрээд ер нь бол ингээл бид нар ингээл нөгөө зургатаар ингээл харж байгаа хар тайм хэрэгэлсэн хүмүүс чи ер нь бол амар хурдан уурладаг тийм амар огцом уурлаж огцом эмоц гаргадаг хүмүүс идэв штэ. Тэр бүрст амар уурна хүрээд энэ хүүхэн ингээд намайг хаяад хаяа явцсан бол надад бол үнэхээр падлиг авахгүй. Миний хүүг аваа явчлаа. 6 настай хүүг минь аваа явчлаа. 8 амьдралыг аваа явчлаа. Уурн хүрсэн гэдэг жаа байхгүй. Тэгээд эхнэр нь ингээд аваад хүүхдийг аваад ингээд алга болцсон. Уул мөргөө алга болцсон. Ярьж чадахгүй. Уул мөргөө яваад алга болцсон. Тэгээд мань хүн хайж аажаагаад 6 сар гармын дараа эхнэр нь хотын нөгөө захт нэг залуутай байгаа сургуулсан гэж байгаа байхгүй. Бас нэг залуутай ингээд хамтрагчтай болцсон, тэгээ партнертай болцсон ингээд явж гинаа гэд. Тэрнийх нь юу яагаад бас нэг сонсон юм нь болохоор эхнэрийнх нь найз залуунд тэр ирж байгаа тэр явж байгаа залуу нь эхнэрийг нь хүчээр биеийг үнэлүүлж ингэж хар тамхи авдаг. Мөнгөгүй алдсан, годамжны хоёр алдсан. Пимп хийжээ бас хөөрхөн. Учрын халуунаас тэгээ тэрийг мэдэн гутаа юу яасан гэдэг жаа байхгүй. Би хүүгээ олж авмаар байна гэд нөгөө тэн дээр нөгөө ирийг чинь хайж очоод тэгээд хайж очоод хүүгээ очоод авахсан чинь нөгөө юу яасан хүүхдийг нь эцэг их нь асран хамгаалах боломжгүйгээ foster care нэг уус аваа явуулсан. Тийм foster care буюу Америкийн одоо асрамжийн системд оруулчихсан. Тэгээд тэрэн дээр нь болоод ингээд foster care-ийн системд юу нэг орчхоор хүүхдүүдийг олоход амар хэцүү байдаг. Нэгэн системд ороо явцсан бол төрсөн эцэг их нь буцааж авахд бол амар хэцүү байдаг. Тэгээ ялангуяа энэ хоёр чинь хоёулаа хар тамхи хэргэлдэг те 9 шидийн хэрэг төвөгт ордог. Тэгээд нөгөө ядж хахад ихнэр нь тэгж биеэ үнэлж явж байгаад бас ингээд баригдсан хар тамхи хийж байгаа баригдсан. Тэгээ хүүхдийн аваа явцсан болохоор амар тэрэндээ болоо бүр уур нь үрсэн гэдэг жаа байхгүй. Бүр ингээд галзуурангаа алдаад тэгээд өөрөөр ингээд асуудалд орж исэн болохоор нийгмийн ажилтны өөрт нь нэлээд чамд хүүхч нь өгч чадахгүй. Чи өөрөө ингээд амьдралаа ингээд тэ зэгцэлж ижил болноо гэд. Тэгээд тэрийг сонсонгуудаа ерөөсөө юу яа би өөрөө учрыг нь олё би өөрөө хүүхдээ олж аавна. Би тэр гिचээ амар тийм дутдаг ингээд бүр confession tape нь болохоор бүр ингээд амар хараад өрөөдөг муу муухай 9 шидээр хэлдэг те эхнэрийгээ бол дандаа нэг гээ үсгэр хийсэн нэрээр амар дутдаг. Би тэр гээ олж авч юу яана хүүгээ олж аавна маав нэ тэрэ мэрээгээд тэгээ хайж явж агаад Балтимор хотын Tent City буюу ингээд майхан хот гэдэг нэртэй. Тэр нь болохоор ингээд дандаа гудамжны хүмүүс байдаг, майхнаа барьцсан амьдардаг. Тийм ядуу буруу хүмүүс байдаг. Тийм хэсэг газрыг нэрлэдэг гинэ Tent City гэдэг. Гэр оронгүй хүмүүс тийм. Зөвхөн Балтиморт ч биш. Ер нь бол ингээд том хот болгонд байдаг ингээд хэсэг газар биднээс хардсан штэ ингээд баах майхнаа барьцсан. Тэрийг нь Tent City гэж нэрлэдэг гинэ. Чикагогийн Tent City гэж нэрлэж олон тийм гэж байдаг гэдэг. Тэгээ Балтиморын Tent City дээр тэр хоёрыг гудамжны багийн нартаа хар тамхи татаад байж байна гэсэн сургаар хайж очисон байгаа мэн хүн. Тэгээ очисон чинь эхнэр түүний найз залуу хоёр байгаагүй. Тэгээд тэгсэн чинь хамт харин тэр хоёртай хар тамхи татаж хэргэлдэг байсан хоёр залуу байсан гэдэг жбайгаа байхгүй. Тэгээ тэр хоёр залуугаас ингээд юу яагаад манай эхнэр хаана вэ те тэрний найз залуу хаана вэ маань гэж асуусан чинь ерөөсөө юу яагаагүй тийм олигтой мэдээлэл түнд өгч чадаагүй. Тэгсэн чинь уурандаа тэр хоёрыг сүхтэд алдсан. Тэр хоёр залуу. Тэр доор ямар амар ууртай цайргүй. Тэгээ ингээд бодоод үзэлтэй би дараа нь ингээд төсөөлөд үзсэн чинь ингээд 183 кг метр 85-ын өндөртэй гэр чинь бараг аврах штэ бид хоёрын хажууд бол бүр аврах хүмүүс бидтэй тэр чинь. Тэр ер нь бол нормалны сайз биш үсттэй. Тийм амар том хүн тэр хоёр залууг сүхтээд зүгээр ч алаагүй сүхтэнгуудаа тэр доор нь мөчлөө тайсан гэж байгаа байхгүй. Гэгээн цагаан өдрөөр заа юу. Тэгээ нөгөө нэг юу байдаг хар тамхи мамиг татдаг энэ тэндгүү мансууралтай хүн байгаа болохоор хийн ч ингээ анхаарал тавьж байгаа юм байхгүй. Гэгээн цагаан өдрөөр хоёр залууг
20 идтэй 30 идтэй хоёр залуу тэгээд мөчилж алсан гэдэг чинь. Тэгснээ тэр оройноо төд удалгүй тэр хавьд ингээ биеэ үнэлж явж исэн хүүхнийг авчираад бас ингээ хоёлаа хар тамиг татъя матъя гэж ингэж дуудаж авчираад тэгээ машин дотор ингээ хар тамиг ингээ хэргэлснийхаа дараа мансуурсныхаа дараа асуусан гэж байгаа байхгүй. Чи ингээ манай эхнэрийг таньдаг гэж чамайг тэгжилээ мийжилээ чи манай эхнэрийг харсан уу? Хаана юу хийж явж байгаа инээ дэрийг асуусан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр бие үнэлэгч нь юуээс юу ч хэлж чадаагүй мэдэхгүй мэдсэн ч юм уу мдээгүй ч юм уу нуусан ч юм уу мэдэхгүй ямар ч юм ингээ мансуурсан хэлээгүйгээд тэгсэн чинь бас уурандаа түүнийг хүчиндээ зодоод тэгээд алцсан. Йоо. Тэгээд тэр өдөр гигийн цагаан өдөр 3 дахь алга нь болчихж байгаа байхгүй нэг өдөр. Яа. Тэгэж алангуудаа ингээ бургасны ард нуусан гэдэг жаам цогцыг нь. Тэгээ нууцсан байж байгаа дахиж яваад заяа бас тэр хаваараа ингээ явж байгаад бас таньдаг гэсэн бас дахиад нэг өөр нэг биеийн үнэлэгчийг олж аваад тэгээ амар олон биеийн үнэлэгч байдаг нь угаасаа тэр нөгөө нэг ядуу амар хэцүү газар тэгээд хар тамхи хэрэглэхийг хүссэн баахан хүмүүс дандаа хар тамхинд орсон хүмүүс байгаа байхгүй эднэр. Тэгээ дахиад нэг 2 дахь яана уучлаарай. Тэгээд 2 дахь биеийн үнэлэгчээ олж аваад буцаад яг өмнөх эхний бие үнэлэгчтэй хийсэн юм хийсэн гэж байгаа байхгүй хар тамхи хамтдаа татаад мансуураад ингээ дахиад асуусан чинь бас л юм хэлж чадаагүй. Тэгээд дахиад уурлангуудаа яг адилхан хүчиндээ алцсан. Амар балиар гаж донтой. Тэр өдрийнх нь дөрөвдөх хүн болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хоёр хүүхнийг чинь бургасны ард хоёулынгийн ингээ биеийг овоолоод нуухгаа зогсож исэн чинь ойр хажууханд нь байсан загас чинь байсан ахыг хараад тэр ах нь ингээ гидээцэн юу хийж байгаа юм бол гэ хараа зогсож исэн гэж байгаа байхгүй юу. Тэр Мэthнийг тэгээ Мэthний за одоо өнгөр ингээд баригдчихлаа гэд очингуудаа тийшээ очиж юм ярих гэж байгаа юм шиг болонгуудаа турбаа аваад тархийг нь зад зөхиод олцсон гэдэг. Нөгөө муу загсаа явчихсан. Тийм зүгээр загслаа явж исэн хөвгшин ах байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хоёр хүүхэн тэгээ загсчин залуу хоёрыг нийлүүлээд гуруулангийн ингэж бургасны аар нөгөө овоолж хайж болохгүй юм байна гэснээ хөл гаранд нь нөгөө нэг голын ирэг дээр байсан юуг хаяад чулууг уяад тэгээд живүүлсэн гэдэг ч байгаа байхгүй. Тэр чинь тэгээд юу яадаг гэжтэй хідэн одоо өдрийн дараа тэр живүүлсэн цогцс чинь биенээсээ тасраад дэшээ хөөхн хөвөө гараад ирдэг. Харин тийм. Гэхдээ тэгээ ер нь бол хөвөөд явсан байх. Ягаад гэвэл тэр гурвын цогцыг олоогүй. Одоо хүртэл олдоогүй. Тийм. Тэгээ тийм гурвын хэрэгт бол ер нь бол юу яагаагүй. Хэрэгээ хүлээгээгүй. Өөрөө хэлсэн, өөрөө ингээ баригдсныхаа дараа би ингэсэн тэгсэн гэж хэлсэн боловч ерөөсөө нөгөө нэг нотлохоо гарч ирээгүй, цогц нь олдоогүй байсан болохоор ерөөсөө түүний хэрэгтэй ингээд юу холбож чадаагүй. Oh my gosh гэдэг жбайгаа байхгүй. Тэгснээ өөрөө дараа нь ингээд баригдсныхаа дараа хэлсэн тэр өдрийн талаар ярихдаа би ч амар завгүй байсан штэ тэр өдөр 7 цагийн дотор 5 хүн олсон гэж та нар боддоо гэж ярьсан гэж байгаа. Амар нөгөө нэг юу бүр гайхуулаа яриад байгаа. Гайхуулж бараг яриад байгаа юм биш үү? Тэр явдал болсноос хойш 2-7 хоног гармын дараа 2-7 хоног шинж 16-7 өдрийн дараа гэж байгаа байхгүй юу? Түүнийг баривчилсан. Яаж барилдсан гэсэн чинь нөгөө нэг мөчилж алсан 2 багийн штэ. Мөчилж алсан 2 залуугийн цогцыг олж түүнийг шоронд хийсэн байгаа. Тэгээ шүүх хурлаа хүлээхдээ 18 сар жил хагас шорон суусан байгаа байхгүй нөгөө. Шүүх хурлаа хүлээгээд хэрэгээ хүлээгээгүй учир нь гэсэн чинь түүний хийсэн гих нотлох баримт нь хангалтгүй байсан гэж үзээд. Тийм яасан гэсэн чинь тэр хоёр залууг сүхтээд алсан шүү дээ. Сүхтээд мөчлөөд тэгээд тэр сүхээ хайцсан байсан чинь бас өөр нэг homeless гэр оронгүй хүн хурж ирээд хар тамхинасаа болоод хүнтэй хэрэлдээд сүхэн байсан хажууд нь одоо хайцсан байсан газарт нь яг хажууд нь зогсож исэн. Тэр сүхийг нь барьж авангуудаа өөр хүн ингээ дайрцсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг хоёр хэрэг чи хоорондоо холбогдоод холилдоод ирээд диантамент нь холилдоод ирсэн чинь нөгөө залуу дээрээ яг ингээд ер нь тохогдох шинжтэй болж эхэлсэн гэж байгаа байхгүй юу. Амар азтай шаарын дураг. Тэгээд юу яасан хэрэгээ хүлээгээгүй нотлох баримт хамгаалахгүй гэж үзээ шоронгоос суллагдсан байгаа. За тэгээ суллагдсныхаа дараа нөгөө хуучин ажиллаж байсан Pallet Company буюу нөгөө нэг Ханс сүрлэн дэвсгэр тим юу яадаг боловсруулдаг тим компани дээр ажилладаг байсан юм байлээ. Тэрнийхээ эзэн дээр буцаж очоод
гуйсан гэдэг гэж байгаа. Би ингээ буцаад ажилдаа орчоо. Надаа үнэхээр хэрэгтэй. Тэгээ би ингээ буцаад өргөгч тэрэг нэг операторлдаг тийм ажилдаа орчигээд гуйсан чинь эзэн нь заа гэдгийгсэн гэж байгаа байхгүй. За хүлээж авъя гэд. Бас нөгөө өөр нэг юм гуйсан юу вэ гэсэн чинь тэр модон юмыг одоо үйлдвэрлэдэг газар гэхээр амар тийм хашаа. Ер нь бол тийм том байшинтай үйлдвэр биш, ер нь зөв задгаа юм хашаа. Тэгээ амар том юм идэлэн газар шиг юм байгаа байхгүй. Тэгээ ингээ төмөр хашаагаар ингээ тойрсон. Тэгээд тэр хашааных нь офисынх нь нэг жижигхэн барилганых нь хажууд нь трейлер буюу чиргүүл байсан. Гэхдээ ингээ нөгөө Монголд чинь чиргүүл гэхээр зүгээр юм зөөдөг те ачааны чиргүүл гэдэг ш. Тийм. Америкчин трейлер гэхээр нөгөө нэг юм одоо нөгөө нэг амьдраад явдаг нэг автобус шиг юм байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ. Тэгээд тэр трейлер чинь болохоор нөгөө нэг юу яадаг ачааны машинаар ингээд нүүхтэй тэр чигээр хаусаа аваад нүчдэг байхгүй юу. Тийм юм байсан гэдэг жаа. Тэрэндээ намайг ингээ амьдруулаач би энэ чинь төр зуртаа ингээ амьдрчи өөрийнхөө хөл дээр ингээ тогттол тэгээд хажуугаар нь би ингээ компанийнхаа ингээ ер нь байр сав тий хашаа машааг ингээ юу яагаад юу гэдэгвүлээ манад ингээ байж байя гэдгсэн чи эзэн дуртай за окей би чамд ингээ тий угаасаа цагийн $7 салинтай бараг нэг сумаар 2 тулаа бодсож байгаа байхгүй тэр эзнэд. Тэгээ за окей гэд. Тэгээд тэр компанийн нэгэ байршил нь болохоор бүр замын мухарт бүр зилүүд газар байсан нь түүний хийхийг хүссэн бүх юмд таарах тухтай оршин болж өгсөн гэдэг жаа байхгүй. Өөрөө дараа нь хэлэхдээ ингээд ёстой миний одоо бараг нөгөө нэг юу байсан одоо мөрөөдлийн газар байсан ингээд. Тэгээд буцаад ажилдаа ороод байр савтаа болсны дараа төд удалгүй дахин хүн алж эхэлсэн. Яасан гэсэн чинь бие үнэлэгч дахиад 2 бие үнэлэгчийг авчин хүчнэдэж алсан байгаа байхгүй. Дараа нь ингээ хараадсэн чи яагаад ингээ дандаа ингээ бие үнэлэгч алаад байгаад тэгээ яагаад ингээ бие үнэлэгч алаад байсан бэ гэсэн чинь нөгөө ихнэр нь бие үнэлж ийсэн гэсэн штэ. Тэгээ тэрийг болохоор нөгөө нэг одоо бэлэгдэж юм өөр ихнэртэйгээ адилхан хүүхнүүдийг бүр ингээд үзий ятцсан. Тэгээ бараг ихнэрийгээ алчин гэж бодоод тэм хүүхнүүдийг ингээд бүр бай болгож очиж олж авч алдаг байсан гэдэг жаа байхгүй. Би арай яг асуух гэсэн нөгөө анх чинь хүн асан одоо мотивац нь ихнэр хүүхдээ олохын тулд ийсэн шүү дээ. Тэгж жагаад уурандаа тэгээ одоо яагаад гинт одоо хүн алтандаа амтанд нь ороод яагаад үргэлжлүүлээ халаад байгаа юм бол гэсэн чи тэгвэл тийм учиртай юм байна. Тийм учиртай. Ер нь бол тэгтээ ер нь ихнэр хүүхдээ бол хайсаар л байсан. Ерөөсөө олдохгүй. Тэг ядж жагаад өөрөө ч гэсэндээ яг 100% бол одоо хуульстай цагтаа яасан бол тэрэн дээр очиж уулзаагүй л байх гэж бодож байна. Яагаад гэвэл баян нөгөө нэг хар тамхи хэргэлдэг байсан, баян мансуурлын байдалтай байсан. Тийм хүн чинь одоо тэгэл бас л хойроглээсэн байж таараш тий. Бүр амар сони юм одоо ирж ин заяа гэж. Тэгээ одлогоо дахин тэр 2 биеийн үнэлэгчийг авчаа алчаад тэдний цогцыг ингээд жижиглээд бидний нөгөө ланчаа авч өгдөг хоолны самнууд идэв шүү дээ. Тэрэн дотор ингээд жижиглээд хийгээд хөрөгчин дотроо хадгалж ийсэн гэдэг жаахгүй. Тэгээ ингээд иддэг байсан тэрнээсээ амар муухай. Тэгээ нөгөө үлдсэн нөгөө тэр хүүхнүүдийн ингээд юу яатсан ясмаас ингээд хадгалж ингээ хэсгүүдийг нь хадгалж чадахгүй хэсгүүдийг нь компанийнхаа байрны ард байдаг модонд оруулж нуусан гэдэг жагаа байхгүй юу. Тэгээд тэр нөгөө нэг юм чиргүүлийнхаа тэр чинь амьдэрдэг байхад тэр нь ингээд зилүүд газар байсан ч гэсэндээ бас ингээд жоохон нөгөө төв замтай ойрхон байсан юм билээ. Төв зам нь одоо нөгөө нэг одоо Монголын шиг нөгөө юм хөл хөдөлгөөнтэй зам биш. Америкч ер нь жоохон зилүүд газар шүү дээ. Тэгээ ингээд төв тийм хурдны замтай ойрхон байсан юм билээ. Тэгээ жоохон exit эднэртэй гарц эднэртэй жоохон ойрхон. Тэгээд 2 3 7 хоногийн дараа мань хүн тэр чиргүүлтэй ингээд жоохон юу яагаад ирээд духтай болж эхлээд ирснэ. Хагасаа бүтэн сайн юм жижиг зөөрийн маягийн барбекю зогсоол нээсэн гэдэг жагаа байхгүй. За тэр бүр хоол хийх нь тийм. Нөгөө манай Монголд ингээ гой 100 ингээл явж байхаар нөгөө нэг юу гэдэг чинь асар масар гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг юм нийцсэн. Тэгээ тэрийг нь болохоор open pit beef гэдэг нэртэй ч яг нэг team стилийн юм одоо нөгөө ил гал дээр ингээ сайхан махыг чинь шараа шууд өгдөг. Тэгээ ингээд 9 шидийн сандвич, бургер хийж өгдөг. Тийм байгаа аахгүй.
За мань хүн тэгээ тим юм нээсэн. Тэгээд манай усар чамаа шиг шурлаг хийдэг. Яах нь хөрхи. Адилхан мэрэгчлээ хийж хэлсэн. Тэгээд бас сонирхол татсан юм нь болохоор тэрэндээ амар сайн байсан. Хүмүүс түүний хоолнд амар ингээм амтрахын эзэн гэдэг жоо амар дуртай байсан. You know where it's going. Yeah. Тэгсэн чинь ингээд амттай байсан яасан ингээд ингэж хэлсэн гэж байгаа байхгүй. Барисныхаа дараа барбекюгийнхаа тухай ярьсан чинь тагтаа нарт ингэж хэлсэн гэсэн. Та нар мэдхүү хүний мах яг гахаан махтай адилхан амттай штэ. Холиод хийцэн байхад хинч мэдэхгүй яг адилхан гэж хэлсэн гэдэг гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь мань хүн нөгөө гахаан махтай сандвич, бүргэр те 9 шидийн юм хийхдээ хүний мах сайхан холио хийдэг. Нөгөө бие үнэлэг штэ. Тийм хоёр хүүхний мах амар байгаа зү. Хөрөгчнөөсөө баг-багаар нь гаргаж ирээл баг-багаар нь холиол тэгсэн чинь амар олон хүмүүс тэнцээ очиж үйлчлүүлж ийсэн. Тэгээд ер нь бол тэнцээ очиж үйлчлүүлж ийсэн Америк хүмүүс өөртөө дараа нь мэдсэн үү мэдээгүй ямар ч байсан хүний мах амтлаад үтцсэн хүмүүс байгаа байхгүй юу. Амар байгаа зү. Би бүр ингээд бод бүр ингээд тарихтай толгой дотор динамит дэлбэрээд oh my god ямар амар юм бэ. Чи эндээс бүргээр авчихсан байл яах вэ? Мэдхгүй би тэрийг мэдсэн байл яах вэ? Өөрийгөө ингээ амар төсөөлж үзсэн. Би чинь бас бүргэрэнд амар дуртай штэ. Яа, бүргэр ногсгүй штэ. Тэгсэн чинь бодлоо хэрвээ тийм болцсон байх юм бол мэдхгүй яг яаж react өгөх юм бэ? Одоо чи нөгөө нэг гадаа нөгөө taco truck гэнтэр гэлж идэг штэ манай Мексикч үү голомжны хоол зардаг. Тэгээ тэрнээс чинь нэг нь энэ хүний махнаар тако идсэн байна гэд. Тэгээ яг тэндээс эзнээ мэдвэл яах вэ? Би одоо бодсноо бол яг үнэндээ би өөрийгөө тайвшруулах гэж л оролдох байх. Ягаад гэвэл нэг хичнээн амар аимшиг юм уухаач гэсэндээ нэгэнд болцсон юм чинь би одоо өөрийгөө ингээд зовоо сэжиглээд дараа нь ингээд ядж яхад би чи амар имзэгхэн дэлбэ штэ дөгөө чи мэдж байгаа штэ ядж яхад амар имзэгхэн дэлбэ болохоор өөрөө тэрийгээ бодоод байх юм бол галзуурч магадгүй. Тийм болохоор би бол тэгэж бодож чинь өөрийгөө ер нь бол тайвшруулах гэж л оролдсон. За окей болоод өнгөрцөн. Яацын үхсэн юм уу үхээгүй лээ. За тэгээд Гэтэ хүний бах идсэн. Хүмүүст ярих юмтай боллоо чи. Гэдэг ч юм уу. Одоо тэгээд арай нэг funny болгох маягаар өөрийгөө тайвшруулах. Тийм штэ. Би чи ер нь жоохон марзан чи мэдж байгаа ш. Тэгэл тиймэрхүү юмар л өөрийгөө тайвшруулах байх. Тэхгүй бол мен чин галзуурах байх уу. Амар юм бэ. Би бол төсөөлч чи яаж чи юу гэж бодож байна? Галзуур амар бол өөх байх уу. Тийм шолохоо тийм зүгээр хүч юм байж амар зүгээр. Тамаа өстэй болоо. Чи яшиг зүгээр тэр чигээрээ залчи. Наа зүгээр аваад яваа. За яа намуухан наргэнч яах вэ? Тий. За тэгээ юу ярьж ийла? Тэгснээ вэ штэ. Мань хүн төд удалгүй түүний тусгай нууц жорн дууссан гэд нөгөө махан дууссан хүний махан дууссан. Миний тусгай нууц жор дууссан учраас гэд дахиад нэг өөр Vita Camper гих бие үнэлэгчийг амьдрдаг чиргүүлдэ авчирсан байгаа байхгүй. Тэгээд Vita Camper гэдэг хүүхэнтэй болохоор ер нь бол найзууд исэн билээ. Найзууд ч байх урд нөгөө харт амиг хамт татчихсан. Би бинийгаа таньдаг мэддэг. Бааранд тааралтаад нөгөө байнга очдаг баарандаа тааралтаад чи өнөөдөр манад ирээд ингээ хоёлаа юу яая. Харт амиг тати мати гээд тэгсэн чи Vita Camper за тгийгээд тэгээ очоод нөгөө хэрэгэлдэг юм хэрэглээд байж исэн чинь хин Methany Vita Camper-гийн хүүхнийг хүчинт гэж оролцсон гэдэг жаагаа унтах гэж оролцсон гэдэг жаагаахгүй чинь нөгөөд нь эсэргүүцээ би чамтай унтахгүй гэд тэгсэн чинь уур нь хүрээд унтахыг хүсэж исэн хүсэл нь хүчирхийлэл болоод шууд хувцсныг ингэж юу яасан гэж байгаа байхгүй уурж тастан хайж эхэлсэн гэдэг жбайгаа байхгүй тэгээд тэр хүүхэн ингээ ойрлоод хашгираад ингээ байсан ч гэсэндээ өөрөө дараа нь хамаг хэрэгээ илчгтэй хэлэхдээ ингэж тэр ингээл орилоо л байсан. Даанч өөрийгөө ингээ газрын мухард ирсэн хин сонсохгүй гэдгийг мэдэхгүй. Орилоо л байсан. Тэрийг нь бодсон чи миний бүр амар инээд хүрсэнгээ боддоо гэж хэлсэн байгаа юм чи амар бэлээр. Тийм. Тэгээ миний инээд хүрээд бүр түүнийг ингээ шоолмар сандагцсан гэдэг жбайгаа байхгүй юу? Тэр хүүхэндээ ингээ ноцолтоод байж байгаа тэр хүүхнийг ингээд юу яатсан? Толгоороо цохоод унгаацсан ноцолтож байгаа. Тэгээ ингээд ухаан холдоод унтсан байна гэд ботсон гэдэг жаахгүй өөрөө.
Тэгээ хальт эргээд харахын хооронд нөгөө эмэгтэй чинь гараа цухтаацсан цохоор нь. Nice. Тийм нөгөө ухаалтаагүй байсан. Гараад ингээд цухтаасан чинь тэр нөгөө нэг ажилтг компанийнх нь тор нь болохоор ингээд 2 м 43 см өндөртэй тийм төмрөн бүр хадаастай тор эдэн штэ. Тийм тор. Тэр чинь амар өндөр штэ. Ихийн Metheny өөрөө ботсон гэж байгаа байхгүй. Ийм өндөр хашааг энэмүүд авч гарч чадахгүй дээ, матахгүй дээ. Тэгээд хойноос нь бараг зүгээр баацганаад алхаад гарсан чинь их ч нөгөө нэг моднууд дээр навраад шууд нөгөө нэг даваа гараа цухтаацсан. Нөгөө нэг хүний адреналин яг ялгараад хүн айс үедээ бүр юу ч хамаагүй хийдэг штэ. Тэгээд тэр нөгөө нэг угаасаа ажилтдаг байсан газар нь ч гэсэн тийм олон мод ингээ өрцсөн байсан болохоор тэгээд тэгснээ тэр нөгөө нэг хэрэгэлшигтэй хэлэхтэй тэр Metheny ярьж байхдаа яг л сармагчин шиг сэвсэгнээд явж исэн гэж ярьсан. Амар байлаар. Тэгээ Аз болж Rita Kemper гэдэг хүүхэн зүхтааж гараад хурдны зам руу гүйж очиод шүн байсан ч гэсэндээ нэг залуу явж исэн. Тэр залуу нөгөө Rita гэдэг хүүхнийг аваад колонктоор очиод цагдаа нар дуудсан байгаа. Тэгээд тэр нь болохоор 1996 оны 12 сарын 15-ны орой байсан. Хүүхнийг ингээд явсны дараа Metheny өөртөө ботсон гэж аахгүй. За би одоо ингээ өнгөрчтэй ингээ болсон. Амар тийм тайван юм шиг, юу юм шиг, мэдрэлч юм шиг. Одоо ингээд юу цагдаа нарыг эрэхтэн нүүдэнд нь очиод уулзчихийгээд хамаг гейтмейтэй хаалга маалга хашааныгаа хаалга маалга онгойлгоцсон байсан гэж тэгж байгаа байхгүй. Баригдсныхаа дараа сайн дураараа бүх үннээ хэлсэн. Үннээ хэлэхдээ би 13 хүн алсан гэж яг миний боттой ингээд би ингэж алсан, тэгэж алсан, ингэж мөчилсэн, тэгэж мөчилсэн гэдгээ хүртэл хэлсэн гэж байгаа байхгүй. Гэвч харамсалтай нь 13 хүнээс зөвхөн 4-ийнх нь нотлох баримтыг олсон учраас тэрэн дээр л юу яасан. Одоо шийтгэлээ хүлээсэн. Тэгээд одоо 96 онд баригдаад 97 он дараагийнхан жил шүүх хурлалаад Rita Kemper-тэй хамгийн сүүлийн тэр цухтааж гарсан хүүхний хэрэгээр 50 жилийн ял оногдсон байгаа. Тэгээ 98 онд болохоор нөгөө нэг юу яасан гэсэн штэ. Хөрөгчөнд орд 2 хүүхэн биш үү те. Тэрний нэг нь болохоор Kathy Ann Magaziner гэдэг хүүхэн байсан байгаа байхгүй. Тэр хүүхний алгаар насаараа шоронд хорих ял авсан. Тэгээд нөгөө хүүхэн нь болохоор Kimberly Spicer гэх эмэгтэй байсан. Тэр нь болохоор дөнгөж 23 настай. Тэгээ ингээ буруу хүмүүстэйгээ нийлээ хар тамхинд ороо жоохон замаа алдсан байсан байгаа аахгүй. Тэгтээ ингээ нөгөө нэг юунаас амир rehab-аас орон гарan байдаг. Rehab чинь одоо нөгөө нэг буцан төлөвжүүлэх ямар юу лээ нэг тийм орчуулсан байсан монголоор би мартчихжээ. Ямар ч байсан хүмүүсийг ингээд донтолтоос гаргахад тусалдаг тийм клиник байгаа. Аригч вэ, тамхич вэ, тамхин цаашин. За тамхин цаашин. Аригчин ч юм уу хар тамхич хүмүүс юм хүн дандаг л орсон засардаг тийм клиник байгаа. Тэгээд тэрүүгээр орон гарan байсан юу амьдралаа өөрчлөе гэж болсон 23 настай хүүхэн байсан байгаад тэр эмэгтэй алгаар цаазын ял авсан байгаа. Тэгээ би тэр алгуудын одоо нөгөө нэг яллалтын тухай ингээд уншиж ийсэн чи надаас амар юм сонирхолтой тэнэг санагдсан. За яг үүндээ бол сонирхолтой зүгээр тэнэг санагдсан юм нь болохоор одоо нөгөө нэг Америкт ч мужийн хууль өөр эдэн штэ. Maryland мужийн хууль юм байдаг гинэ. Necrophilia гэдэг юм байдаг аахгүй. Тэрийг мэдгөө. Necrophilia чинь болохоор ингээд үхсэн цогцсоос ингээд таашаал авдаг. Үйлдэл хийж таашаал авдаг. Тийм юм байдаг штэ. Тэр чинь бас ингээд сэтгцэн хүчэн штэ. Тэгсэн чинь Maryland мужид necrophilia болвол хуулиар зөвшөөрөгдсөн. Тэрийг хууль бус гэж үздэггүй. Are you kidding me? Би тэрэн дээр ямар тэнэг юм бэлээ гэж бодлоо. Одоо хүртэл тийм тэрийг ингээд хууль бус биш гэж боддог. Тэгсэн чинь яагаад энийг би ингэж дурдж байгаа юм бэ гэхээр тэр Kimberly Spicer гэдэг 23 настай бүсгүй түүнийг ингээ хүчндэг гэж оролдоод нөгөөдг нь эсэргүүцсэнгүүт нь нүүр хүзүү нуруунд дээр нь болохоор 9 нүүр хүзүүн дээр нь болохоор бараг 10-аад удаа хутгалж алсан байгаа аахгүй юу? Oh, that's an overkill. Тийм, overkill. За тэгээд яагаад ингээд necrophilia-г ингээд дурдж байгаа юм бэ гэхээр Kimberly Spicer-гийн 23 настай бүсгүйг ингээд алсан штэ тий хөнөөсөн. Тэгсэн чинь тэр хүүхэнд эхлээд 98 онд тэр хин Metheny-д ял өгөхдөө юу ийсэн аахгүй цаазын ял оноосон байгаа аахгүй юу. Тэгээ ингээд хориодод явж исэн чинь 2000 онд тэр цаазын ялыг нь болиулаад зүгээр насаараа шоронд хорих тийм ял болгосон. Яагаад тэгэж болгосон бэ гэсэн чинь Maryland мужид necrophilia болохоро тий хууль бус биш учраас Kimberly-г
өгснийхэн дараа хүчнэсэн үү? Хүчнэдчээд алсан уу гэдэг ялгаа байгаа байхгүй юу? Гэтэ ямар сэжгийн. Харин амар тэнэг байгаа гэдэг ийм бэлэр заваа мий зүг нэг үсэн тэр чигээр нь алчхад яадیں۔ Би тэр дээр нь бодоод амар тэнэг санагдаад. Тэгээ 2000 онд түүнийг ингээд цаазаар алах ялыг нь болиулчихж байгаа байхгүй юу? Тэр амар тэнэг байгаа зү. Энэ одоо мужууд үнэн дүф тэгвэл дүф заа юу. Сони тэгээд харин тийм. За тэгээд ер нь бол насаараа даван заалдах боломжгүй гэсэн тийм юутайгаар requirement-тайгаар насаараа хоригдох ял авсан байгаа. Тэгээд 2017 оны 8 сарын 5-нд 62 настай Joe Metheny өөрийн камертаа ганцаараа байхдаа нас орсон байсан. Тэгээд тэр нь болохоор юуны мөрдлгөн нас одоо хүртэл юу онгорхоо байгаа юм байлээ. Хагдаагүй. Яагаад гэвэл яг ингээд үнэхээр өөрөө өгчвөө эсвэл хүн алчвөө гэсэн нь юусоо мэддэгдээгүй. Зүгээр өглөө босоод нөгөө нэг хуйгуу чинь ингээл хамгаалагч нар чинь ингээл нөгөө нэг шалгадсан штэ. Тэгсэн чинь камер дотор өгцөн хөвтчихсэн гэсэн. Тэгээд тийм гадны нөлөө байсан юм. Тэрийг нь бас 2017 онд болсон одоо хүртэл шалгагдаад байгаа юм шиг байна. Ямар юм. Тэгээд задлын чинь тэр дээр ороод шалгагдчихдаг штэ. Тэрэн дээр бол би нэг амир тийм сайн мэдээлэл олж чадаагүй. Айгуу л нөгөө шоронгийнх нь алдсан юм биш үү? Тэгээд тэрийг нуугаад юм шүү. Айгуу л магадгүй. Юу н алчижсэн ч одоо яах вэ тэр нэг тийм 60-аар наслцсан ч одоо юу вэ? Тэгээ амир сэжгийн тэгээ бүр ингээд түүний ингээд хамаг хэрэгээ ихчилж исэн ингээд яриаг нь юу яатсан? Бичлэг ингээд бичсэн, шивцэн. Тэрийг ингээ уншиж исэн чинь ер нь бол хүмүүсийг амир тэгээд эмэгтэй хүмүүсийг ер нь гээгээр амир дууддаг, яагаар амир дууддаг. Тэгээл ер нь бол миний алсан хүмүүс олвол тэгээл харт тамхины хитэн яанууд л байсан штэ бараг сүртэй юмөртэй инээ тэрэгээ тэгчихсэн. Тэгээ ингээ баг насыг нь өсвөр насыг нь ингээд ер нь жоохон ухаас өхөөд үтсэн чинь олвол ер нь хичээлдээ сайн бүр above average гэж сургуулийнхын багш нар хүртэл хэлдэг байсан. Ухаантай мундаг. Тийм дундаас дээгүүр тийм мундаг ер нь бол тий сууд ухаант нь чаашийн гэхдээ ер нь бол мундаг хүн болох боломжтой гэж үздэг байсан. Тэгээд амар тийм юу байсан гэж аахгүй хилдэг найрсаг зантай дандаа нөгөө баярлаа уучлаарай тий гэж амар тэгэж хилдэг тийм соёлтой байсан гэдэг жаа аахгүй. Тэр аллах хийгээд ингээл нөгөө нэг тий Балтиморд байдаг байхдаа хүртэл ингээд очдөг байсан баарных нь хүмүүс хүртэл Metheny ч амар nice штэ амар ийлдэг зантай дандаа thank you дандаа please гэж хэлдэг дандаа хаалга онгоолгож өгдөг ч юм уу дандаа тийм ийлдэг байсан гэж gentleman тий тэгснээ нөгөө харт амгийн хэрэглэхээр л мэдрэл олчдөг байсан юм шиг байгаа бүр нөгөө нэг хүнд мансууруулдаг харт амиг хэрэглэдэг байсан тэгэнгүүт нөгөө өөр хүмүүс гарч ирдэг байсан ч юм уу мэдэхгүй. Урдан дурдчихсан түүний байгалсан хүүхнүүд яагаад дандаа харт амигчин яанууд байсан бэ гэхээрээ түүний ихнэр тийм байсан болохоороо гэх. Тэгээ ингээд шүүх хурал дээр ингэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Бүр ингээд яг уншсан тэгээ бид орчуулсан чинь ингэж хэлсэн. Минь уушлаарэ гэдэг үг миний аамнаас хизээж гарахгүй. Яагаад гэвэл хэрвээ би уушлалт гуйх юм бол тэр бол худлаа яагаад гэвэл би уушлалт гуйх хүсэхгүй байна. Тийм тэгснээ хийсэн зүйлийнхаа шаанд би өөрийнхөө амийг ч өгөхөд бэлэн байна. Харин бурхан намайг шүүж үрд намайг тамруу минь явуулах биз гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгснээ би бол хийсэн хэрэгт ерөөсөө харамсахгүй байгаа. Гэхдээ нэг л зүйлэн дээр харамсдаг гэд. Алий гэж бодсон хоёр хүн л алж чадсангүйдэ гэдэгтээ би харамсдаг. Тэр хин бол их арай ихнэр хоёр нь өгөө ихнэр нь тэгээ ихнэрийнх нь явж исэн залуу. Тэр хоёроос болоод нөгөө хүүгээ алдсан. Тэгээ ерөөсөө ер нь хүүгээсээ болоод амир тийм асуудал доо. Хэрвээ би бас бодож л байлаа хэрвээ тэгэл ихнэр нь хаяа явцсан хичнээн хар тайм хэрэгэлдэг байсан ч гэсэндээ хүүтэйгээ байсан болоод бас хүүгээ бодоод өөр хүн болох байсан ч юм болов уу гэж би бас бодож л байлаа. Хэрэгээ илчилж явахдаа хамгийн сүүлийнх нь хэлсэн юу үг нь болохоороо ингээд та нар сануулж хэлгээд дараа замд явж байхдаа замд чинь хацтай талах зардаг газар байх юм бол миний хэлсэн түүхийг бодож юу идэж байгаагаа бодоорой та нар хаа гэж нээсэн гэж байгаа. Йоо. Одоо тэгээ би бодсон чинь ингээ нөгөө нэг замаа бид нар чинь бас ингээл нөгөө нэг ийшээ тийшээ амир явдсан шүү дээ машинаар. Тэгээ явж байхад замд өстой нэрээ сэндвич бүргэр юу ч идмээргүй санагдсан. Тэгээ том сүлжээний газраас авсан дээр юм ээ те найдвартай. Барил тийм найдвартай.
Хүний мах санамсаргүй идчихснийхээ оронд баахан нөгөө нэг юутэй антибиотик исэн шидийн мах идсэн дээр. Макдоналдс энтрээ зүгээр идчихсэн юм байна тий. Яа бурхан минь. За тэгээд нэг ийм Joe Metheny гэдэг хүний тухай түүх байна. Ямар сэтгэн юм бэ? Хамбургер үү, хөмбөргөр үү? Яа цаа. Йоо, би бүр төсөлж чадахгүй байна ёо. Тийм юм басан бол яа. Тэгээ саяхан нас орсон. Тэгээ эн чинь 70 эдэн он гэдэг чинь бол нэг амар олон жилийн өмнө биш шүү дээ. Яа. Тий. Энд гэхдээ наслах хэвээр наснасаа илүү урт наслцсан юм шиг санагдаад ураад байна. Харин тийм 65 мавч шиг тий. Шоронд ч гэсэн чинь хэцүү ч гэсэн амьдрал байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд харахад бол ер нь бол амар тийм эвгүй цайтай хүн. Би чам нэг зургийг хальт харуулъя заяа. Бэлэр ийм царайтай. Энэ залуугийнхан зураг. Энэ хөгшин ингээ өгөхөөс өмнөх зураг. Угаасаа л дандаа л бүдүүн байсан юм байна. Дандаа ийм бий. За YouTube дээр зарим бичлэгүүд нь байдсан байлаа. Нөгөө цагдаа нартай хаана би хаагийн нөгөө нуусан булсан гэд тэрийга ингээд юу зааж үзүүлж байгаа. Тийм зургнууд эдийн байлээ. Бичлэгнүүд энэ өөрөө ингээд зогсож байгаа байхгүй. Тэгээд тэр цагдаа нар тэр юунуудын олсон үлдэгдлийн ясмас ч юм уу. Дөрвөн үнийхээ л бас. Тэгэл инк хийсэн. Тийм. Тэрүүгээрээ шийдсэн. Тийм, тэрүүгээрээ шийдсэн. Бусад 13-ны яасан юм бол. Бусад 13-аад 9 тийм 9 нь бол тэгээд нөгөө өөрөө алсан гэж хэлсэн боловч тэр хүмүүс нь гарч ирээгүй, ясмаас гарч ирээгүй, ямар ч цогцос гарч ирээгүй. Тэр 9-ийн чинь дунд болохоор юу штэ. Нэг өдөр алсан 5 үний. Тий. Тэр чинь орчиж байгаа байхгүй тэр 9-ийн тоонд нь. Гэхдээ тэр 5 нь болохоор би хаа цогцонд байгаа. Гэхдээ ингээд хинтээ Metheny-тэй холбох ямар ч нотлох баримт байхгүй учраас үгүй мань хүн өөрөө ингээ хэрэгээ хүлээгээ явъя гэдэг ах чинь. Мэдхтэй бас аргагүй л ахaltaа. Зөндөө олон хүн би энэ ч алдсан шүү гэж худлаа ярддаг нөгөө юмуд байдаг штэ бас ядчихэл. Тийм болохоор нэрээ өстө за чи тэгж илж байгаа юм чинь ингээд хаачих хэцүү л ахaltaа. Харин тийм. Бурхан саний мэдээ. За чи амар надаас хэнийг ярихаа нуугаад байсан. Үнэхээр сонсож байгаагүй юм байна. Харин амар сонирхолтой. Гэтэл чи энэ зургийг нь харж исэн юм шиг байна уу? Би бол энэ зургийг нь бол харж исэн. Энэ хилээ гаргацсан байгаа залуугийн зургийг бол харж исэн юм байна. Тийм. Гэтэ энийг харж исэн хэрнээ ингээ ерөөсөө ингэж юу яаж үзэж байгаагүй. Юу ийцэн яасныг мдээгүй. Тэгээ ингэж ярьдсан байлаа бас ингээ онлайнаар ингээ түүхийг ингээ уншиж исэн чинь тэгээ одоо Америкийн нөгөө нэг медиа те шар сонин гэдэг чинь бүртээ амар нөгөө нэг юу яад нь штэ төрж явдсан штэ нэг л юм болонгууд чинь тийшээ шуурал ийшээ шуурал те ингээ бас ингээ төвийг барьж чаддгүй жоохон тийм доголдолтой штэ энэ Metheny-гийн хэргийг яагаад ингэж те улс даяараа ингэж шуугаан дэгдэж ингэж бүр сүртэй яриаггүй юм бэ гэсэн чинь дандаа нөгөө нэг алсан хүмүүс нь биеэ үнэлэгч хар тамхичд байсан болохоро сонин мэдээллийнхэн угаасаа л хэрэггүй хүмүүс алдсан штэ наад чинь гэдэг утгаараа ямар ч анхаарал өгөхгүй ингэж явсан гэж юу н үзэгддэм байлээ. Тэрэн дээр бол би яг 100% дэмжихгүй байгаа ч гэсэндээ санаа нийлэхгүй байгаа ч гэсэндээ би бол тодорхой хэмжээний 30-40% бас тэгэж боддгоо. Яагаад гэвэл бид нар одоо ингээ хараад ахаар чинь Америкийн ингээл entertainment те ингээл мэдээ гэдэг чинь нэг од нэг юм хийчин гол тэрлүү шуураад тэгээ ингээд яг ингээд амьдралтай ойрхон нийгэмтэй ойрхон юм болж байхад тэрийг юусоо ингээд report хийдэггүй те. Тэгээ ингээд амар monopoly болцсон. Тийм учраас энэ Metheny-гийн хэрэг ингээд олонд мэдэгдэж гарч ирээгүй гэдэг таамаглал бодол санаа оноо байд юм бэл. Тэгээ яг ингээд сонсож байгаагүй байгаа зин ингэж юусоо. Тийм байна. Өстой би бол амьдралтай зөндөө одоо хоббигоороо өчнөө бол ирүү сонсож байсан. Энийг бол өстой сонсож байгаа юм байна. Харин би өнөөдөр харин зүгээр юм юу Facebook ухцсан явж исэн чи гарч ирсэн аахгүй юу. За хэний тухай ярьд юм бэлээ гэсэн бодож исэн чи энэ гараад ирдیں۔ Тэгэхээр нүү эн чинь юу лээ ямар хүн бэлээ. Тэгэхээр хамбургер хөмбөргөр. За sorry амар хүнийг бүргэр болох гээд энэ ч үзээд байдаг. За өнөөдрийн яриа таалагдвал өгөө. Таалагдгаар барах уу би бүр бодоол одоо би бүр чамтай бүр ярих сөхөөгүй бодоол суугаад байна. Юу лээ хав яагаад юу сони юм а тэр хуйлнууд нь хүртэл амар сони. Тэгээд энэ одоо жишээ нь хөөрхийн нөгөө өгсөн хүмүүсээс 13 хүнээс нэг нь ядаж нэг жоохон одоо нормал ч юм уу жоохон их баригчийн хүнтэй холбоотой хүн байсан бол эдгээр бүр шал өөрөөр иргэндээ. Тэгээ ш бүх медиа attention-ийн задлууд дээр иргэндээ. Тэгээ бас муухай юм те. Муухай.
Амири. Тий. Хар тамхинаас хоолойгаараа манайхаа. Окей. Харин тэрэн шиг ч хог байхгүй шүү. За юу. Хар тамхинаас хоол бай. Ээж тийшээ явж байгаа тэр замын хоол унд идэхгүй нэ штэ. Шорлог морлогоос гэзүү нэ штэ. Хэний гойны махыг очих хосч байна. Йоо. За. За баярлалаа дулмаа. Чиний энэ өгсөн коктейл ч бас амар гоёлсон байна. Анс мэнс угаагүй их утсан байна. Би тэг амар жоохон нэг аим шиг юм эвгүй юм ярьж байгаа болохоор илүү улаан өнгөтэй юм хий гэж одоо. Би чи нөгөө ярьж байгаа дугаар алгааныхаа бас коктейлтэйгээ нэг юу яачих гал идэв чи холбочихгүй л үдээд байдаг. Коктейлтэйгээ юу? Хилээрээ ярьчлаа өөрийнхөө. Коктейл. Коктейлтэйгээ холб. Харин гоё яасан байна. Баярлалаа. За тэгээд энэ үртэл бит хоёрын яриаг сонсон хүмүүсийн авил баярлалаа. Бит хоёр тэгээд жоохон нилээ амар юм ярьсан болохоор тэргээ жоохон хөнгөн болох гээд нилээ хинээч гэх шиг боллоо. Тэгээд уучлаарай зээ. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Тэгээд ярьж байгаа юм таалагдж байгаа бол хөөе. Like, share. Subscribe. Thank you.